Йоо, за guys өнөөдөр имжлэхэрийг хөвөл stand off 3-3 тэмцээн зохиолно. За тэгээд bracket нэг иймэрхүү байна. За тэгээд эхний хоёр баг бол KS эсрэг top. Энэ хоёр юм баг үзнэ. За тэгээд шууд орцгоё. Let's go. За тэгээд бичлэгэн дээр лайк болоо subscribe дараарай guys. За ойр бичлэг хийсэн гоо. Тэгтээ зүгээр янзын контентээр иргэн ирж байна guys. За тэгээд топ нь болохоор мастер золтой, кейс нь болохоор элит золтой байгаа guys. За тэгээд ийм хоёр лидерийн баг үзэх гэж байна. Let's go. За бүгд бонусаа солилцгож байна. За let's go. Энэ лидер. Бонзо. За тэнгэл баттай. Ой шууд ганцаар. Топыг алсан. Цэнгэлж хараад боллээ. За KS хат камера. За донг тийм. KS-ийг топ алаа ичлээ. За тэгээ бонзо дахиад ганцаар үлдлээ. Алсан нэг нь алсан. За ер нь болохоор энэ лидерүүдийн цалыг яриа тэгээ бусдын цалыг ярихгүй юм аа. Тэгээд жоохон дуртаад явъя. Бонзо болохоор гол, жим болохоор гол, савж болохоор одоохондоо тоглоог байгаа даа. Гол болоо. Тийм. Гой бууцсан. Өөрөө дөрвөхөөс би төлсөн. Донк 16. Chaos-ийн баг анхны ялтаа авлаа. За. Ripple butterfly. За boost хийсэн. Chaos болохоор сойж ханаг алалунлаа да. За топ 17 HP те. Jimbo апар харж байгаа. За GG 2-2. Let's go. Case болохоор bayonet flex За let's go. Өнөө баян хоёр шүү дээ. За let's go. Нэг л өстэй юм хайр нэг шүү дээ. Let's go. Шууд өсрээд орсон 41 HP те. Jimbo-г нь алаа хийсэн. За нэг нь хоёр бууж улаалгасан. Яа гүцэх гэсэн чинь бонзо түхэд. KO зүгсэн бонзо ганцаараа 40 HP те. Топ савж гана хоёр эсрэг. Топын унаасан let's go савж гана versus бонзо. Савж гана зүгсэн. Яа за. Савж гана алаасан. Jimbo топик гэрн нэтэр алаа. Нэтэр алаа ичлээ шүү дээ. Оо let's go 2 HP те. Тон Jimbo үсэр баныг нь алаа. Хөрх яг гэрнад нээжиж. Оо GG. Let's go. Team change хийсэн. За ойрд бүр хэдэн лоног бичлэг хийсэнгүй жоохон voice record мууж магадгүй guys. За. Ингээл бүгд гар буур хэлтин да.
За одоо KZ багт 3хан үгүй штэ 4хан ялт авчих юм бол яллаа. Топын баг 5хан. За энэ ситийн шууд чихгээл үзээд байна да. Донко шууд орж штэ. Топ хаус гэж байгаа за. Butterfly flexing. За smoke контрола бүгд алдцлаа. Унаад өгсөн. Savage ганаа ганцаараа 81 HP. USB гэдэг ботай за GG. Bayonet flexing. Savage ганаа за топ. GG. Юу бүлээн нас ой. Butterfly flexing чинь бүр бүлээн нас ой. За бүлээц. Let's go. Butterfly flexing энэ бүр дандаа шахаж байгаа юм хөөх. Jimbo бүр double upper будаа хийчлээ шүү дээ. За final round. Одоо энэ топын баг барихгүй бол нэг раунд дээр ялаал Chaos-ийн баг дуслаа. За хоёр талаасаа гараад явсан. Let's go final. Нэгдүгээр раундын final явж байна. За одоо бол бүгд хиноор үзэх баха. За тэнд мол орж ирсэн. За хоёр нэт орж ирж байна. Smoke шидсэн. Нэрээ тэгээ дөрөв яриаг юм шүү дээ. Гэтэ дөрөв ярьсан ч угаасаа та нар ойлгох хэрэгтэй. Бомб 50 зөвхөн Б-гээр явна. Тэ. Тэгээд мэдээр явахгүй, пасаар явахгүй. За тэгсэн чинь топ ганцаар үлдээ ski. Let's go. За GG. Bayonet. За KZ баг энэ хөхний ялалт авч чадлаа. Харилцалтай топын баг унсан тэгээд дахиж босч чадахгүй. За одоо хоёрдугаар юу болох? Crave Meta-гийн зэрэг Sasuke тийм үзэх болно. Тэгээд Crave Meta-гийн цол нь болохоор Gold гэж Gold тэгээд Sasuke-гийн цол нь болохоор Phoenix байгаа guys. За тэгээд let's go. За Crave Meta-гийн баг эхэлж байна. Sasuke-гийн баг. Энд бас бүр Legacy Butterfly. Let's go. Ямар зэвүү юм бэ? За Crave Meta. За ингээл эхэлж байна да. Сая Butterfly юусэн үү? Сая энд хинд байлаа тэр Японцтай гайд. Соцобо. Тэр Японцтай гайд Legacy байсан шүү дээ. Тэсэнд Crave Meta Ripple шүү дээ. За бүгд шахчихлаа. За GG. Sasuke-гийн баг ихний раунд дээр авч чадсангүй. За энд boost хийж байна. Sasuke boost хийсэн юм. Бити давраатай гэж алаа ичлаа. За буугаас ирсэн. Буугаас олохгүй л. За 2 эсрэг 2 Karl Handsky 2 эсрэг Sasuke Shadow. GG Karl Sasuke гунгаачлаа. За одоо энэ Legacy Butterfly-тэй аюулахаараа Gold цолтой, Shadow болохоор цолоо нээггүй санагдаад байна. Тэгээд Karl болохоор Goldтай. Тэгээд ер нь бол баланс нь Gold л байгаа guys. Хүй чимээ сонсох юм уу? Үсрээ насоо. Ардаас гэж. Ер нь бол баланс нь Gold цолтой ер нь бүгд байгаа. Багийн лидерүүд нь жоохон хэцэн байгаа. За амжилттай boost өгч чадлаа. Crave Meta лидер Sasuke-г алаа ийлээ. За энэ Sozobo бас гайгүй тоглодог guys. За гэхдээ л
2 butterfly team барж чадсангүй дээ. 3-0 байгаа. Sasuke-гийн баг хэцүү байдалд орлоо штэ guys. Хоолойх гэдэг юм би. За Cream-тэй одоо сейф үзгээр шийдсэн. Одоо зүгээр үүдээ. За Сацобо багийнхаа эхний раундыг авч ирлээ. За Shadow-ыг бүр тулаад очичлаа шүү. Smoke унтлаа урдаас ч. Nice. Ой, хоёрыг туссан юу? Галцоо. Зя. Дахиад 2-2. Яа. За нэглийн улаалглаа. Хоёулынх нь ч би ойролцоо. За дахиад харъя Shadow. Cream Meta. Shadow бүр fire. Үе Sasuke цагаан л та. Сэтэж яллаа штэ. Орохгүй. За цаг үлдсэнгүй. Арай их турсан бол ярихгүй ажиллаа. За team change хийж гэн. Let's go. Team change. За тонор зарай гайгүй. За let's go. King гэдэг буугаа авал эхлэе дээ. Butterfly. The two skin. Let's go. Зя шууд Shadow-ыг зэрэг авал орсон да. За энэ хэдэн амар highlight хийсэн чигээр шууд орж шүү. Зя. Cream Meta-гийн баг нэг оноогоор нэлээд явж байгаа. Sasuke-гийн баг comeback гэж дээ нэг ганц 2 оноо зүрх юу бахт. GG Cream Meta тархаараа савллаа. За Sasuke flexing time. Let's go. За нэг тархицсан. За GG Карл 4-4. Та нэртэй тэмцүү. 10хан зүстэй. Энэ гай кемплцэн. Орлоо. GG. За одоо цагаа барьчих юм бол Sasuke оноог авлаа. Цаг дууслаа. Хүй орохгүй мүү чи хүй. 110-тэй 100 HP-тэй жиж. За жиж. 5-4 болсон. За одоо нэрээ Sasuke-гийн баг комбэклээд байна уу юу? Cream Meta жоохон юм бодноо. Унчлаа штэ. Shadow-ыг унчлаа штэ. What the fuck? Карл онц. За GG comeback ахоо. За яах вэ? Cream Meta-гийн баг comeback хийж болох юм тийм ээ. Butterfly. Не smoking дэсгтэн пэ. Ёо сохрлоо ямар олон флаш вэ? Жохон гацаад ах шүү гэх юм. No. Wait. Is it fire? Үин юу гэвэл молонд нь бүр 2 хүн шатаад өгчлээ. Өөдөө орд. What? GG final round. За одоо энэ дээр барьж авахгүй бол жижирлээ. Cream Meta танаа өчн жижирлээ. Ямар тач бүр 3-0 дуулаад байж байсан. Sasuke-гийн баг
үнэн амар comeback хийлээ. За тэгээ ингээд bracket-ийн 2 дахь тоглолтны ялагч нь заац тодорчлоо. Sasuke-гийн баг гарч ирлээ. За ингээд харамсалтай Крэмета дахиж босч иж болохгүй. За тэгээд одоо final round Chaos багийн эсрэг Sasuke баг үзэх боллоо. За ингээд хамгийн сүүлийн тоглолт guys. Энэ тоглолт бүр арай л харьцангуй болж байгаа шиг байна. Chaos чин elite цолтой, Sasuke чин Phoenix цолтой. Одоо тэгээ юу болох нь харцгаая guys. Яг хоо багийн лидерүүдийн цол нь асар их өөрчлөлт байна л да. Гэхдээ багийнх нь Bonzo болохоор Gold цолтой, Jimbo Gold, Sasuke Phoenix гэсэн Shadow цолоо гаргаагүй, Sozobo Gold баха. Би сая юу гэлээ? Та нар тэрийг сонссон байна. За энэ Shadow нэг арай л бардсан уу юу? Гүүж орол нак. За Bonzo ганцаараа GG. Sasuke-гийн баг ихний раундыг авлаа. Явтаж голд доолох хэрэгтэй бомба тавьж гин. За Bayonet За галзуу тоглолт амттай тоглолт гаргана гэж найдаж юу. За Jimbo safe үзэж ах шиг байна да. За энэ дээр boost хийж гэн. За Chaos диглээр буудахсан чинь тэлэг болчих шиг боллоо гэдэг. За тэнд Jimbo хусуулчихлаа. Ой гацаа хүүе. Зү Bonzo галаа. Bonzo алуулчихлоо. За гол авах хэрэгтэй. За Sozobo харж гин. Тэгээ гараад ирсэн. За Smoke-лоо буудаад 2 дахь килээ авчихлаа. За Bonzo дахиад ганцаараа. Яа сая жоохон толгоор нь буцсан бол цаашаа нефт дабл хийхээр л шүү дээ. За яах вэ? За жоохон delay хийж магадгүй guys. Ой Sozobo бүр хараагүй флаш тулцсан багтаа лалаа хийчихлээ. 3-0 ч шүү дээ. За яг бас өмнөх тоглолчийг сэргэнэ гэж бодож байна. Comeback. Chaos-ийн comeback хийх гээ хүлээгээд байгаа юм лөө. Амар гоё тоглолт хийх гээд байгаа юм лөө. За Bonzo Sigma дахиад ганцаараа. Яа. 8 HP-тэй Sozobo үлдлээ дээ. За 4-0 бол за одоо бол байдал ирсэж байгаа шиг байна. За манай Bayonet яваа. За одоо эднэр ч амар комбект болчихгүй болж аюул багтаа болцсон байгаа. Бараг ялахад ийм хэн дутуу болцсон байгаа guys. За Smoker бол утаж ялах гэж байна. За Sasuke тэн дээр байгааг мэдсэн. За Jimbo жоохон шатчихлаа. Би жоохон шатчихлаа. Нэст. За Сэтгэлээсээ Chaos-ыг угаасаа кемплэх болохгүй. Энэ багийн 2 лидер нь 4-р багийн лидер нь алчих юм аа. Sozobo 42 HP-тэй. Бодлоо газар будаа. За GG 5-0 хүүе. Юу болоод байна Chaos? За орж ирээ шууд Shadow налаа хийчихлаа. Яа ордээч гэх юм бэ те guys. Яа ордээч. Jimbo орж ирээ жоохон буцаж орж ирэхээс мэдсэн алччихсан баг та. За Sozobo бүр 2-1 үлдсэн. Вау! Алах HP. За Bonzo-тай нэг эсрэг нэг. Bonzo 75 HP-тэй. За угсаа ойлгомжтой хаа. За Chaos баг эхний раунд авч чадлаа. За бүгд
гарцгаасаа. Let's go. Оо, бабл юм гэдэг лөө сайн скинийг. Оо, тэсийн жоохон хурган трейд яваад ах шиг байна. Сацаа флаш байна. За бүр жимбо даблаар нь усчихлаа. За chaos орсон. За shadow нэг ганцаараа за team change jam 5-2-оор солигдчихээн. За chaos mag 2 хоног сүлд навлаа. Одоо эндээс сэрэгчих юм бол бүр галзуу. Төмөр. За shadow-ийг нь бол шууд нэг байрал аваад зогссон. За sigma бунзаа profile sigma. За chaos нэг хэрэгтэй байсан. Яа. Уг нь 2-ын chaos ангаачаал тэгэл унлаа да. За 6-2 2хон раундын дараа Sasuke-гийн баг финал дээр яллаа. Гэтэ комбэклболохгүйгээ жоохон ихаар үзээд шиг байна. За Chaos снайпертад бариад зогсож байна хаус дээр. Chaos-ыг баг сүндөө харуулах гэдэг юм да. Тэр 2 багийн лидер Chaos-ын Sasuke-г алаа ишлээ. За дахиад харж байна. За smoke байхгүйсэн бол тэн дээр унчихсан баха. Буугаас солих хэрэгтэй баг. Сацабан импортыг хараад байгаа. Тэр. За бонзо ганцаараа. Нэг. Oh my god! Wow! GG. Саяных бүр хайлайт бай. За энэ жоохон сацабо жоохон өөр юм. Оо. Хаалга нэгт shadow нэг буудаа ичлээ chaos. За одоо chaos-ийн баг жоохон хайлайтуудаа харуулдаг юм уу юу? Бонз нь 2 эсрэг үзээ те. Chaos-ын шөнө. Яа. Сацаба ганцаараа жимбо ганцгийч битээ. Угсаа ойлгомжтой хөө. Бараг шүргээл үхэн штэ наа чи бүр ганцгийч битээ. За final round Chaos-ийн тимийнхаа 7-3. Энэ арай л харьцангуй юу манайхаа. Энэ ботногоо Chaos-ийнхаа. За 76 HP-тэй бонзо ганцаараа үлдчихлээ. Энэ final GG. За ингээд Sasuke-гийн тим ингээд албасаар ялцчихлаа. Chaos-ийн амар багийг ялцчихлаа. За тэгээ энэ удаа бичлэгний ялагч нь Sasuke боллоо. За тэгээ bracket нэг юм боллоо. За тэгээ энэ удаа бичлэгийн өрөө дуслаа guys. Like and sub. Bye bye.